Жохлыг шударгаараа шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Жохлыг шударгаар шуурхай өргөн ураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Хүл авч үзнэ үү? Малд тамир тэнхээ оруулахын тулд нэмэгдлэр өгч байгаа хичээлийн чанар аюулгүй байдалд аймгийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажилладаг байна. За харин манай аймагт урмалд 20 цэрийн лаборатори байдаггүй учраас энэ төрлийн шинжилгээг Улаанбаатар болгон явж шинжилүүлдэг байна. Малын тижэл бол өөрийн гэсэн стандарттай малд тамир тэнхээ оруулахад нэмэгдлэр өгдөг зүйл юм. За харин малд өгчүү тижэл нь ямар нэгэн байдлаар сүрэг нөлөөтэй эсэх, чанар аюулгүй байдлыг хангасан эсэх, тижэл худалдаалагдж байгаа газруудад мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж ажилладаг байна. Түүнчлэн манай аймагт урмал 20 цэрийн лаборатори гэж байдаггүй учраас малын тижээлийн чанар аюулгүй байдлыг шинжилгээнд хамруулахын тулд Улаанбаатар хот болон Булган аймагт шинжилүүлдэг юм байна. Тийм учраас одоо малд өгч байгаа тижээл малын эрүүл мэндийн байдалд одоо сөрөг нөлөөтэй үүдгийг одоо манай мэргэжлийн хяналтын газрын зүгээс бас хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө хөв хүмүүсийн гараараа бэлтгэсэн тижээл тийм ээ. Одоо шүүс тижээл энэ төр бол одоо хөвц мөнгөнцөр үүссэн байх болжгүй юм асуудлууд байж байгаа. Тэгэхээр үүш яг одоо үйлдвэрээс гарч байгаа Улаанбаатар хэвэг байх юм бол энэ бол тижээлийн стандартыг хангаж байгаа юм үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Тэгээ манай аймагт яг урмал 20 цэрийн лаборатори байдаг учраас заавал шинжилгээнд Улаанбаатарын мөсгөө бол Булган тал руу явуул шинжилүүлдэг нэг хүндрэлтэй асуудал байдаг манай аймгийн хувьд. Ерөнхийдөө малд бол одоо дандаа хүчтэй жил олгож өгч байна л да. Ерөнхийдөө хурал үйлдвэрлэлийн явцад гарсан хэвэг байж байна. Мөн тижээлийн будаа байна. Үүний хажуу талаараас малч тушаа одоо улсуудын өөрөө бэлтгэсэн тийм ээ шүүс тижээлүүд бас манай аймагт зарагдж байгаа тохиолдлууд байгаа. Тухайн шүүс тижээлүүд нь хадгалагдах нөхцөл энтерээсээ болоод хөвц мөөгөнцөр үүссэн байж болжгүй учраас малын гизгүүлэх ийм сөрөг үр дагавар үзүүлж байж болжгүй. Ерөнхийдөө бол малын тижээлийн аюулгүй байдал бол үндсэндээ хангах цаан гэж үздэг шүү дээ. Тижээл барлуулалт хавар эхэлдэг учраас энэ үед мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьдаг, за мөн гурилын үйлдвэрүүд хэвэг үйлдвэрлэдэг тул зориулалтын шаардлага хангасан нөхцөлд хадгалж түгээх хэрэгтэй юм гэдгийг зөвлөж байна. Цаашид аймагт урмал 20 цэрийн лаборатори байгуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлж байна. Ингэснээр бид тижээлийн аюулгүй байдлаа бүрэн хянах боломж бүрдэх гинэ. Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчил харьцангуй бага 50 өнгөрчээ. За гэвч арх согтууруулах хундааг хэтрүүлэн хэрэглэж бусдын бие махбод амгалан 50 байдлыг алдагдуулсан 173 хүнийг эрүүлжүүлэн саатуулсан байна. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Өндөржүүлсэн бэлэн байдал гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд аймгийн цагдаагийн газраас давхарцсан тоогоор 1000 гаруй албан хаагч, төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдээс 120 орчим нийтийн эргүүлгийг татаа оролцуулжээ. Тэгвэл энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 5 хэрэг бүртгэгдсэнээс хулгайн 2, хутгатай холбоотой 2 хэрэг гарсан, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж бусад төрлөөр 50 өнгөрчээ. Баярын өдрүүдэд бол бас харьцангуй 50 байсан. Манай аймгийн иргэд байна бас Монголын уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулаад бас арх согтууруулгын зүйлийг бас хэтрүүлэн хэрэглэхгүйгээр бас үр дүнд зөвхөмжтэй хэрэглэж бас бага байсан. За энэ баярын өдрүүдэд бол ер нь нийтдээ бол 173 орчим хүн эрүүлжүүлэгдсэн. Тэгэхээр эдгээр хүмүүс маань бас хуулийн зааснаар бол өнөөдрөөс манай цагдаагийн газраас бол хариуцлага тооцоод эхэлж байгаа. Харин сар шинийн баяраас хойш өдрүүдэд цагдаагийн газрын дуудлага хүлээн авах утсанд архитан согтуурж бусдын бие махбод эрхчлөөнд халдсан, бусдын амгалан 50 байдал алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, гэмт хэрэг зөрчил гаргасан дуудлагууд эрс нэмэгдэж хоногт дунджаар 35 хүн эрүүлжүүлэгдэн саатуулагдж байгаа талаар албаны хүн ярьж байна. Мөн өдөр ирэх бүр тэмдэглэлт баярууд нэмэгддэг энэ цагт арх согтууруулах хундааны хамааралтай баярлаж, баярлуулахаас аль болох татгалзахыг уриалж байна. За гэмт хэрэг зөрчлөөс бол айлтгаар үчин сэргийлж аж ахуйн нэгж байгууллагууд маань өөр өөрсдийн байгууллага дээр эмэгтэйчүүдийнхаа баярыг тэмдэглүүлэхдээ аль болохоор одоо арх согтууруулах зүйлийг хэрэглэхгүйгээр өөр арга хэмжээнүүдийг бол зохион байгуулах хэрэгтэй. За бас нийт иргэддээ бас анхааруулад хэлэхэд за мэдээж эхнэрийг хүүхдээ за ээжээ баярлуулахдаа аль болохоор согтууруулах зүйлээс хэрэглэхгүй тийм ээ аль болохоор өөр төрлөөр урамшуулах, баярлуулах, за энэ үзүр үйлчилгээ үзүүлэх, за бусад төрлөөр бас арга хэмжээнүүдийг зохион байгуул түүндээ оролцож энэ согтууруулах хундааны зүйл гэдгээс бас аль болохоор татгалзахыг бол бас манай цагдаагийн газраас бол уриалж анхааруулж байна.
Цагдаагийн албан хаагчийн хэлж буугаар ахын хүрээний архиталтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл энэ төрлийн гэмт хэрэг зөрчлүүд нэмэгдэх хандлагатай болсон. Тэгвэл цагдаагийн газраас иргэдэд хандан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хүрээнд эвлэрэн ойлголцсон ч хуулийн дагуу захиргааны арга хэмжээ аавна гэдгийг анхааруулж байгаа юм а. Аймгийн яаралтай түргэн тусламжийн төв сүүлийн өдрүүдэд өндөр ачаалттай ажиллаж байна. За энэ 1-р баяр ёслолын өдрүүдэд арх согтууруулгундаа хэтрүүлэн хэрэглэн хордсон, 2-р шөнийн тэгтэг цагаас хойш бар цэнгэний газрууд арх согтууруулгундаар үйлчилж байгаатай холбоотой гэж үзэж байна. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд энгийн өдрүүдэд 40-50 хүн ирж үйлчлүүлдэг байжээ. Тэгвэл баярын өдрүүдэд 60-аас 80 болж нэмэгдэн өвчтний архыг хууч өвчин сэтэрсэн олон хоног арх хоолны хордлогод орсон байтал эрс нэмэгдэж нийт үйлчлүүлэгчдийн 50-аас 60% эзэлж байна. Мөн шинийн нэгэн цас орсонтой холбоотойгоор осол гэмтэл эрс нэмэгдэж нийт 50 орчим хүн аваарт орсны улмаас яаралтай тусламжийн үйлчлэгийг авсан байна. За харин ясны хугарал бэртэл авсан хүмүүс эмнэлгийн байгууллагад хандлагагүй удаж хүндэрч ирсэн тохиолдлууд 10 гаруй гарчээ. Юуны баярын өдрөөтэй холбоотой архитан согтууралт нэмэгдээд за энэтэй холбоотой хотго шөвгний хэрэг. За дор хойж 2 за тэрнээс дэш хотгоны хэрэгүүд өдөртөө ирж чинь хүлээх. За өчтөр гэхэд 2 хүн утгалуулж ирсэн. Одоо 3 сарын 2-оос 3-ыг шилжих шин. За нэг нь бол яалтай хаалганд орж одоо эрчим хөгжлийн засагт хэмжлүүлж явуулж байна. За би энэ байдлаар жоохон хүнд байгаа. Цагаан сарын өмнө гэмтэх тохиол одоо хөшин настай хүмүүс нөөц бай заснаар гэмтээд гэмтцэн. За тэгсэн мөртлөө эмнэлгийн байгууллагт хандаагүй. За тэгээд одоо өчтөр шинэн 3 дууснаас хойш эмнэлгийн байгууллагт хандж байгаа 10-д тохиолдол байна. За ялангуяа гар нь хугарсан, хугараад бүр зөрөө ихтэй хүнд хүмүүс байна. Дээр нь илгэний цороо зөвчнөр өвчлсөн. За энэ цагаан сарын өмнө хөвт гэсэн боловч өөрөөсөө татгалзаа гарсан хүмүүс байна. Өчтөр бас ирээд биеийн байдал нэлээд хүнд ирсэн, хүндрэлтэй ирсэн. За иймэрхүү байдлаар ерөөдөө өвчтний маань шинж чанар одоо өвчтний маань хүндрэлийн зэрэг нэмэгдсэний улмаас ачаал ирсэгч байна. За харин арх согтууруулгундаа түүгээр үйлчлэх газрууд шөнийн тэгтэг цагаас хойш ажиллаж байгаатай холбоотойгоор хотго шүүгний гэмт хэрэг өдөрт хамгийн багадаа 2 мөн архины шил хаглан бие биенээ хаатгаж гэмтэх зэрэг үйлдэлүүд ирэх болжээ. За өнгөрсөн шөнийн байдлаар гэхэд 20 хүн архины хагархаа шилэнд хатгуулж гэмтэн 7 ноёдол тавилан анхны тусламж авчээ. За иргэдийн ахуйн хүрээний архитал газар авснаар гэмт хэрэг зөрчил нэмэгдэж би эргэтнээр хохирж өгөх хэмээн яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдээлж байна. Авто тээврийн үндэсний төвөөс дайвар ачааны овор хэмжээг тодорхойлон тариф тогтоож тээвэрлэх чиглэлд журам боловсруулган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд иргэд бараа бүтээгдэхүүн бичиг баримт зэргийг хот хоорондын чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслээр дайж явуулдаг. Харин дайвар ачаа кит өндөр үнээр авах дуртай үнэ хилдэг гэсэн санал шүүмжлэл иргэдээс аймгийн авто тээврийн төвд тогтмол ирүүлдэг байна. Чигзаас одоо тэгвэл том хайр системээр зөвхөн хэмжлэгээл 4-5 мянга л гэдэг. Тийм цаанаасаа тэр бэлтгэж хийдэг шүү дээ. Тэгээд биднээс хэрэгцээтэй үед яг өгжүүлэх тухай үедээ бол тэгээд тохирол өгөөл явуулчихдаг шүү дээ. За ер нь тухай үед зарим нэг юм дээр бол жоохон үнэтэй санагдаад байдаг шүү дээ. Сая 2 харилцаатай мөсөндөл 8 гарал авчихлаа шүү дээ. Тогтсон үн хаашгээд байх вэ? Дайвар яг авч явах гэсэн юм бол байхгүй шүү дээ энэ дэр. Тий. 4 хүнээ суугаад хөдөлгөж явахт нэг бичиг баримт ч юм уу, эртний үнэлт ч юм уу дагаад аваад яваач гэдвэл 1000-2000 тэгсгээл аваад явдаг. Түүнээс бол яг тогтсон тийм байдаг, ийм байдаг гэсэн юм бол байхгүй шүү дээ. Бичиг баримтны 2000 гарал явт. За тэгээ хайрцагтай болоод ирэхээр том жижигээс 3-аас 5 гал тий. Энэ үнийг бол хаанаас тогтоодог вэ? Өөрснөө л хийж байгаа шүү дээ. Өөрсдөө яа. Тэгэхээр яг жолооч болгоо өөрсдийн үн тарифыг гаргадаг гэсэн үг үү? Тий шүү дээ. Тэгвэл дайвар ачааг овор хэмжээнээс нь шалтгаалж хэдэн төгрөгөөр авч явах тогтсон үн тарифыг мөрдүүлэх журмыг авто тээврийн үндэсний төвөөс боловсруулжээ. Энэхүү журам гарснаар дайвар ачааг нэгдсэн үн тарифаар тээвэрлэх ажил 2 дугаар улирлаас эхлэх боломж бүрдэн гэдгийг мэдээллээ. Тэгэхээр энэ дээр ерөөсө тодорхой энэ дайвартай холбоотой ерөөсө юу тусгай заат болж оруулж өгч байгаа нэмэлтээр одоо энэ бодлогын бичвэр хариу боловсруулалт гаргаад ирэх юм бол бид орон нутгатаа бусад энэ авцааны тээврт барих энэ бодлоготой бид нар дайвар ачааг яаж явуулах вэ? Шуудан тээвртэй холбоотойгоор бид нар энийг хамтын гэрээн дээр маш одоо тусгай гэрээн одоо тусгайд зааж оруулж дайвар ачааны төвлөрд ангилал одоо нэг овор хэмжээг зааж өгч энэ дээр үн тариф тодорхой ийм журам бослогдож байгаа. Энэ маань одоо ингээд үндсэндээ дээрээс гараад ирэх юм бол бид нар энэ орон нутгатаа яаралтай хажууж эхэлнэ.
Тэгэх юм бол одоо энэ иргэдийн бүхэн дүүс одоо нэг жоох юм амгуул 5,000 авчдаг. Эсвэл нэг том аврамжид даашаа хөнгөн байдаг мөртлөө үнэ баг бол жишээ нь ингээд харьцангуй болтууд яваад байгаа л да. Энийг бид нар одоо удахгүй нэг. За нэгдүгээр бол одоо дуусч, хоёрдугаар бол үндсэндээ шийдчих байх шууд. Манай аймгийн тухайд хуучнаар тээвэр авцаамын газраас 2014 онд дайвар ачаа тээвэрлэх буйха шуудингийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл сонгон шалгаруулж байсан. За үүнд Дэлбэг Металл гэсэн аж ахуй нэгж шалгарч жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад ажиллаа зогсоосон байдгийн. Үндсэндээ өнөө хүртэл хугацаанд манай аймагт дайвар ачааг тогтсон үнээр авч явна гэсэн албан ёсны журам байхгүй байж ирсэн юм а. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр 3 дугаар сарын цаг агаарын мэдээг онцлог өргөж байна. Цаг агаарын урьдчилан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе хүчтэй цасан болон шорон шуурах төлөвтэй байгаа тул мал төлөлт, малын хариулга малгаанд тааламжгүй байхыг анхаарч цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүртэн авч ашиглаж явахыг Ус цагуур орчны шинжилгээний албанаас зөвлөж байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр 12-аас 17 градус, Алтай өвөр говьор 0-аас 5 градус, бусад нутгаар 6-аас 11 градус хүйтэн буюу завхны зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-аас 1 градусаар дулаан бах төлөвтэй байна. Төвийн нутгаар 1-р 10 хоногийн эхний хагасда бага зэрэг дулаарч дархтын хотгороор шөнөдөө 24-өөс 29 градус, өдөртөө 13-аас 18 градус хүйтэн, орхон, сэлэнг, хараа, ерөө, тэрэлж голын хөндийгөр шөнөдөө 19-өөс 24, өдөртөө 3-аас 8 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 14-өөс 19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан. Харин 3-р 10 хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч дархтын хотгороор шөнөдөө 15-аас 20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Энэ сард Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангай хойд, Булганы баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хурд хундас орох төлөвтэй байна. 1-р 10 хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 1 ба 3-р 10 хоногийн дунд үе, 2-р 10 хоногийн эхээр ихэнх нутгаар, 2-р 10 хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас, 3-р 10 хоногийн сүүлчээр зарим нутгаар хурд тундас, уулгыг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Орхон аймагт 3-р сарын 4-нд шилжих шөнө цас орон за салхи ихэнх хугацаанд 4-9 м/сек, шөнөдөө 8-аас 13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 3-р сарын 5-8-нд бага зэрэг дулаарч бусад хугацаанд бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Чоглын шударгаар шуурхай өргөн нураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөр цахим мэдээгээр үргэлжилж байна. Адольф Гитлерийн дайны үед хэрэглэж байсан утсыг 243 мянган $аар заржээ. Германы улс төр ба зэвсэг түвшний удирдагч Адольф Гитлерийн 2 дугаар дайны үед хэрэглэж байсан утсыг дуудлага худалдаанд оролцуулжээ. Мэргэжилтэнгүүдийн хэлж байгаагаар Гитлер яг энэ утаснаас олон хүнийг хороох даалгавар өгч байсан байна. За 3 дахь Рейхийн бэлэг тэмдгийг харуулж буй уг утсыг 1945 онд Берлин хотноо нацист удирдлагын хорогдох байранд зөвлөлт холбоот улсын цэргүүд олсон байна. Төхөөрөмж нь анх хар өнгөтэй байсан бөгөөд дараа нь хар улаанаар дахин будсан байна. За дуудлага худалдаа нь Александрийн түүхэн дуудлага худалдааны гэрт болсон бөгөөд анхны үн $100 мянган эхэлсэн байна. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод нисдэг такси үйлчилж эхэлнэ. Уг үйлчилгээний төслийг дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулж байсан юм байна. За нисгэгчгүй нисэх аппарат нь нэг хүний суудалтай бөгөөд 100 кг орчим агаарт даах чадвартай юм а. За мөн 50 км-ийн радиусанд хагас цаг нисэх хүчин чадалтайгаар бүтээгдсэн байна. Бүхээг нь ухаалаг самбарыг суйрлуулж өгснөөр зорчигч хүрэх газрын маршрутыг оруулахад л хангалттай бөгөөд аппаратыг утасгүй холбоог ашиглан төв газраас мэргэжилтнүүд хянаж байх юм байна. За үн зардлын хувьд ямар байх нь одоогоор тодорхойгүй байна. Путинийг дэлхийн хамгийн баян хүн гэв. Дэлхийн бөмбөрцөгт амьдарч буй 7 тэрбум хүний дотроос хамгийн баян эрхмийг Билл Гейтс гэж боддгоо. Тэгвэл энэ ойлголт буруу бололтой. Тодорхойлбол дэлхийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг хүнээр жил дараалал нь тодорхой Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин энэ хорвоогийн хамгийн баян хүн хэмээн нэгэн эксперт дүгнсэн байна. Microsoft компаниг үндэслэгч Билл Гейтс хэмээн тодорхойлж нийт хөрөнгөний үнэлгээг 75 мянган тэрбум $, гэж мэдээлсэн. За тэгвэл бүхэл бүтэн 20 орчим жил хүч нөлөөгөө хадгалсаар байгаа Путин хэмжээшгүй хөрөнгөтэй байж магадгүй бололтой. Эдүгээ 64 настай Владимир Путин нийт хөрөнгийг 2007 онд улс төрчийн шинжээч $40 тэрбум гэж үнэлсэн байна. За тэгвэл Оросын холбооны улсын хөрөнгө оруулалтын сангийн менежер асан зохиолч Билл Бродер түүний хөрөнгийг маш их хэмжээгээр тодорхойлж $200 тэрбум дээш гэж үнэлсэн байна. Америкийн нэгдсэн улсын эргэн 24 цагийн компьютер тоглоомын марафоны үеэр нас баржээ.
Америк нэгдсэн улсын Виржиниа мужийн тоглогч 24 цагийн турш тоглодог World of Tanks компьютер тоглоомыг 22 цагийн турш тоглосны эцэст нас барсан байна. Уг марафоны зорилго нь эдгэршгүй өвчтөе хүмүүсийн хүслийг биелүүлэхэд нь тусалдаг хандив хураах зорилготой аяам. За Виржиниа улсын цагдаагийн газар Виньогийн үхлийг баталсан боловч түүний үхлийн талаарх наривчсан мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Тоглоомчид болон найз нөхд нь түүний Facebook хуудсанд өөрсдийн эмнэлээ илэрхийлсэн байна. Чухлын шударгаар шуурхай өргөн нураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн мэдээ энэ хүрээд өндөрлж байна. Шинэ 7 хоногийн мэдээлэлтэйгээр эрг уулзтлаа баяртай үзэгчтэй.